Өвгийн Зовлон цэргийн ерөнхий боловсролын хүмүүн зохицолбор сургууль эрхэм хүндэт гэрэл тавиад боловсролын салбарт үр бүтээлтэй ажилласан амжилтыг нь хүлээн хүмүүн зохицолбор сургуулийн хүндэт тэмдгээр шагнав. Ерөнхий захирал Амин Даваа 2025 оны 5 сарын 25-ны өдөр гэсэн байна. Гадаад хэлний өгш мөнгөн цэцэг. Хүмүүн зохицолбор сургуулийн хүндэт тэмдгээр шагнагдж байна.